байцгаана уу? За манай Teacher Tale буюу жишээ яриа подкастны ээлж дугаар бэлэн боллоо. За өнөөдөр хоёлоо Арка багштайгаа маш сонирхолтой нэг сэдвээр ярих гэлцсэн те. За өнөөдрийн сэдвэрээ ер нь алдаа гэдэг зүйлэн тухай яриад хоёлоо. За алдаа гэж хэлэнгүүт нэг юм алдаа гэхэр нэг юм шууд юм сүрэг бодлоод орж ирдэг штэ. Ерөөсөө алдаа гэдэг зүйл ерөөсөө байж болохгүй зүйл те. Алдаа гэдэг зүйл муу зүйл гэдээ ер нь ойлгоцсон байдаг. Гэтэл одоо энэ алдаа гэдэг зүйл чинь байх ёстой мó? Хүн хүүхд ер нь алдах ёстой мó? Алдсан тоолонд нь те юм сөрөг сэтгэл байдал хүүхдүүдийг оруулаад авах юм уу? Алдаа гэж ер нь яг юу юм бэ гэдгийг яриа те. За алдаа гэдэг бол тийм ээ байдгал зүйл. Хэвэн л зүйл. За тэгэхээр ерөнхийдөө бол хүүхдүүдийг ингээ ажиглах юм бол тийм ялангуяа нэг шалгалтын дараа ч юм уу ингээл ажиглахаар тийш амар айцтай ингээ айцтай төвшүүртэй би ястаа муу авчиж гээл сэтгэлээр унаал. Тэгэхээр дийлэнх ерөөхдөө тогтсон хандлага юу байдгүй гэхээр одоо алдаа гаргаж болохгүй. Алдаж болохгүй. Одоо алдах чинь айгүй тийм муу зүйл гэдэг зүйлийг хүүхдүүд маань ингээд тогтсон хандлага мэтэр ойлгоод авцсан байна. Тийм. Тэгэхээр яадгүй гэхээр судалгаанууд байдаг. За хүүхдүүд тийм ээ ямар үедээ илүү сайн суралцдаг вэ гэдээ ингээд хайгаад үзэх юм бол сэтгэл зүйн хувьд тийм ээ маш тайван үедээ ямар ч одоо айц түгшүүрийг мэдрээгүй байх үедээ одоо тухайн хүүхд маань амжилттайгаар суралцдаг гэдэг судалгаанууд байдаг. Тэгэхээр эргээд алдаа гаргаж болохгүй штэ гэдэг зүйл маань нэг төрлийн айц болоод хувираад байна гэсэн үг. Тэгэхээр нөх хүүхдүүд маань айцыг мэдрээд яваад байна. Алдаж болохгүй штэ. Алдаа гарах чинь буруу штэ. Тэгэхээр алдах бол айгүй хэвийн зүйл. Алдаа гаргаж байна гэдэг маань байж болох л зүйл гэж одоо ойлголт өгөх хэрэгтэй гэсэн хүүхдүүдтэй. За тэгэхээр нөгөө одоо ингэ алдаа хийж болохгүй гэл хүүхдүүд ингээл хичээдэг штэ. Тэрээс алдаж болохгүй гэл тэр хүүхдүүдийг харахаар одоо манай ангид нэг юм охин байдаг байхгүй юу? Хичээл номондоо үнэхээр сайн. Тэгээ оролдлоготой. Тэгээд бүх юм ингээ бэлэн ингээ байж байдаг. Гэрийн даалгаврыг ер нь хийхгүй удаа гэж ерөөсөө тэр хүүхд байхгүй. Тэгээд тийм хичээмтгий алдаа гарахаас ингээ айдаг хүүхд байхгүй юу? Тэр хүүхдийг ингээ харахаар уг нь бол хүүхд тоглож зугаацаад ингээ явах хэвээр. Гэтэл ингээ надад харагдахаараа ингээд нэлээд том болцсон юм шиг одоо хүүхэд наснаас арай илүү ингээд урд яваад байгаа юм шиг ингэж санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд хит их хичээгч одоо хүүхдэд одоо яаж нөлөөлт юм бэ? За эргээд тийм ээ алдаа гаргаж болохгүй ингээд ийм хандлага тогтцсон хүүхд яадгүй гэхээр одоо төгс төгөлдрийн одоо синдром гэж ярьдаг. Би одоо миний хийж байгаа зүйл тий бүх зүйл одоо ийм төгс төгөлдөр байх хэрэгтэй. Алдаа гаргаж болохгүй тийм ээ ямар ч одоо өөгүй байх хэрэгтэй гэдэг. За тэгэхээр яг эндээс хүүхэд эргээд яах вэ гэхээр маш их одоо ядардаг. Одоо миний хийж байгаа юм болгон одоо төгс төгөлдөр байх хэрэгтэй. Хэрвээ одоо нэг л зүйл дээр алдчих юм бол эргээд тийм ээ алдаа гаргаж болохгүй штэ гэдэг юм нөгөө айц нь ингээд дотроос нь тухайн хүүхдийг тайван байлгах чаддаггүй тийм ээ. Тэгэхээр яг хөөхээр одоо ингээ хитрхи төгс төгөлдрөлөө тий ингээ тэмүүлэх одоо төгс төгөлдрийн одоо тэр синдром одоо гэж ярьдаг. Тэгэхээр тэргийг одоо хитрхи их ингээд байлгах юм бол маш их одоо ядардаг гэсэн үг. Өөрөө хөрөө байж чаддаг тийм штэ ядарсан нэг тийм одоо хиймэл дүр эсгэн гэх юм уу. Тэндээс олж одоо сэтгэл зүйн хувьд одоо маш их туйлддаг. За эргээд энэ маань удаан хугацаагаар үргэлжлэх юм бол одоо сэтгэл зүйн янз бүрийн асуудлууд одоо сэтгцийн эмгэгүүдэд өртөх магадaltaй болдог гэсэн үг. За эргээд яах вэ гэхээр одоо ямар хор оршигтай вэ, үр дагавартай вэ гэхээр одоо бие маш их одоо цэгэндэг. Өстө тий ингээл найзтайгаа ингээ сайхан чөлөөтэй баймаар байдаг. Багш нартайгаа гоё ярилцмаар байдаг. Тэгэхээр яах вэ гэхээр бие маш их одоо цэгэндэг, үгээ маш их цэгэндэг. Би нэг л одоо зүйлийг буруу хийчих юм бол, буруу үг хэлчих юм бол тий намайг одоо шоолч штэ. Тэ алдаа гаргачлаа гэж одоо дүгнэ штэ гэдэг юм одоо айц сэтгэл зүй одоо нэг төрлийн одоо өөрийгөө хамгаалж байгаа гэсэн үг байхгүй. Тийм болохоор ингээд маш их бие цэгнэ гэдэг чинь бас айгүй хэцүү штэ. Тэ өөрөөрөө байж чадахгүй одоо байнгын юм цэгэнжээдэг, барьж идэг тэ хэлэх гэсэн үгээ ингээд дотроо ингээд бодож идэг.
одоо чөлөөтэй байж чадахгүй. Тэр боломжийг өөртөө олгож чадахгүй байна гэсэн үг. За эргээд бас хүүхдэд ямар хор уршигтай байдаг вэ гэхээр одоо ямар нэгэн тий одоо хүн чинь ингээл байнгын тий өө чи сайн байна гэл хэлэхгүй штэ. Тийм болохоор яах вэ гэхээр нэг жижигхэн одоо алтайг нь тий олоод нэг хүн одоо хилчлээ гэж бодъё л доо. За энийг энэ дээр анхаараараа тий гэх юм бол одоо ямар нэгэн шүүмжлэлд одоо маш тийм эмзэг мэдрэмтгий ханддаг гэсэн үг. Одоо шүүмжлэлийг одоо хүлээж авах чадвар маань маш бага байдаг гэсэн. Эерэг шүүмжлэлийг ч гэсэн одоо хүн дээр хүлээж авах гэсэн үг шүү дээ. Хүлээж авах гэсэн үг. Зүгээр нэг хөрсөг ингээд зөвлөгөө өгөх хүртэл тэн дээр хүртэл хүүхд хүн дээр хүлээж авах гэсэн үг. Тэгэхээр эргээд одоо тухайн хүүхд маань тий энэ алтаанд хэв юм биш юм байна тий байж болдог зүйлэн биш байж болох л зүйлэн байна гэдгийг тий ойлгож хүлээж авахгүй энэ чигээрээ одоо жишээлбэл ажил дээр гарлаа гэхэд тий мэдээж ингэ тий ажлын талбар дээр одоо сайн муу алдаа оноо бүгдийг л ингэж ярилцсан хэлэлцэн тэгэхээр бусдын шүүмжлэлийг одоо сонсож чадахгүй тэрийг одоо хүн дээр хүлээж аваад тэндээсээ болж гутраад тий эргээ цаашлаад нөгөө нэг сэтгэл гутралж гэдэг юм уу янз бүрийн эмгэгт хүртэх магадлал нь бас нэмэгдээ явцдаг гэсэн үг. Тэгэхээр бас алдаа гарахгүй байна гэдэг бол боломжгүй шүү дээ тийм ээ. Тийм шүү дээ боломжгүй шүү дээ. Алдаа гарахгүй гэж угаасаа байхгүй. За эргээд нөгөө нэг одоо хүүхдийн тухайн хүүхдэд те ямар нэгэн амьдрал дээр асуудал бэрхшээл тулгамдна тийм ээ. Тэр үед тухайн асуудлыг одоо сэтгэлийн хатаар даван туулах тэр боломж нь одоо бага байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ маань цаашлаад одоо юутай холбогдож байна уу гэхээр нөгөө өөртөө итгэлтэй холбоотой гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо нөгөө байнгын бие цэгэндэг те миний хийж байгаа юм болгон төгс төгөлдөр байх хэвээр одоо ямар ч өөгүй байх хэрэгтэй. Одоо бусдаас би шүүмж сонсохгүй байх хэмжээний одоо тийм сайн байх хэвээр гэд ингээ маш их хичээл сэтгэл гаргаж ийн гэдэг маань эргээ цаашлаад яах вэ гэхээр нөгөө өөртөө итгэх итгэлийг бууруулад идэг гэсэн үг. Тэгэхээр өөртөө итгэлтэй хүн бол те алдах юм штэ. Тэг ингээл би суралцсан штэ. Тэгэхээр нөгөө нэг алдаа гарах нь одоо муу зүйл гэд ойлгоцсон хүмүүс маань өөртөө итгэл айгүй бага. Яана одоо ингээл хэлчихвэл багш уурлаа штэ. Тэ тэгээд хэлчих юм бол ээж аав загнах байх та. Одоо хэдий одоо ингээд одоо юу байна гэсэн үг байхгүй. Өөрийнх нь зөв байсан ч гэсэн те одоо үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаггүй ч гэх юм уу. Дотгошоогоо те ингээд зайлигдаг. Хичээлтэй тэтгэвтэй оролцоо болчих юм биш үү? Энэ бол одоо ингээд багш асуулаа гэхэд те ингээд өөрөө зөв хариултыг мэдж байгаа ч гэсэн энэ тэр одоо өөртөө итгэлгүйгээсээ болоо тэр хариултандаа эргэлздэг ч гэх юм уу. Ингээд нөгөө нийгмээс бас өөргөө жоохон тусгаарлах ч гэх юм уу. Тиймэрхүү сөргүүр дагавруудыг одоо хүүхдэд одоо бий болгодог гэсэн үг. Тийм байна. Наадах чи сонсон чинь нэг манай ангийн нэг хүүхд бүр нүдэнд ороод ирлээ. Манай ангид нэг хоёр хүүхд байдаг байхгүй. Нэг нь яг энэ одоо энэ чиний ярьж байгаа та ер нь бол төстэй хүүхд байна. Уг нь бол сайхан хүүхд. Гэтэ сайн дураараа ингэж гараа өргөж мөргөж ингэж ярьдаг. Бас нэг хүүхд байна. Тэр хүүхд маань ерөөсө буруу байна уу зөв байна уу хэлэх гээл ингээл оролддог. Ингээл буруу хариулсан ч гэсэн ингээл дараа нь ингээл хилээ гаргаад энийгээ явж идэг. Тэгэхээр тэр хоёр хүүхд маань өстө бүр тэнгэр газар шиг хүүхд шүү. Тэгээд за тэгвэл одоо ингээд нөгөө алдаа гаргаж болохгүй гэдэг одоо энэ майндсет хүүхдэд суучлаа шүү дээ тий. Тэгвэл энэ одоо ямар хүчин зүйлээс болоод ингээ хүүхд ийм байдалд орчт юм бэ? Юу нөлөөлт юм бэ? За нэгдүгürt бол тухайн хүүхдээ гэр бүл тийм ээ өсөж байгаа орчин нөхцөл. За гэр бүлийн зүгээс тэ эцгийн зүгээс тухайн хүүхдийн одоо сурлагын амжилт ч гэдэг юм уу тий. Хит их оролцдог. Одоо маш их одоо өндөр шаардлага тавьдаг. Гэр бүл эцэг шүү дээ аав хэлчихсэн та багш руу залгаал манай хүүхд яг ямар байна гэд хүүхдээсээ давхар ингээд нэтрийн шалгаад орой болгон гэж шалгаад юу сурах гэдээ асуучаад дахиад над руу залгаад манай хүүхд яаж ийн гэж бүр ингээд фидбек авахгүй бол ингээд байнгын залгадаг авч өгдөг шүү дээ. Тэгэхээр яг уу гэхээр одоо хүүхдтэй хит их өндөр шаардлага тавьдаг. Одоо сурлагын амжилтанд одоо хит их одоо ингээд анхаардаг. Тим эцэгчүүд яадаггүй гэхээр одоо тийм чи байнга онц сурах хэрэгтэй. Байнга үнэлгээ авах хэрэгтэй. Чи одоо сургуулийнхаа байнга шилдэг сурагч нь байх хэрэгтэй. Дандаа одоо ангийнхаа шилдэг нь байх хэрэгтэй. Магадгүй те тэр хүүхдээ одоо хин нэгэн хүүхдээ харьцуулдаг ч юм уу те. Чи тэрний дор орж болохгүй. Тэдний хүүхдийн дор орж болохгүй гэдэг ч юм уу. Эсвэл одоо те ямар нэг олимпиад уралдаан тэмцээнд ингээ байнга оруулдаг. Тэндээс тиймээ хүүхэд одоо жишээлбэл заавал нэг дүр хайранд орох хэвээр тий одоо нөх хүүхдийнхаа одоо нөх эцгийн хүүгээс шаардлагыг өндөр эргээд нөх хүүхдийнхаа гаргаж байгаа амжилтанд одоо сэтгэлийн цааддаггүй ч гэх юм уу тий
Эсвэл магадгүй багадаа тийм ээ эцгийнх нь өөрөө тийм ээ одоо амжилт гаргаж байгаагүй одоо тухайн тэр хэрэгцээгээ хүүхд дээрээ нөхөж гаргах ч юм уу те одоо манай хүүхд одоо амжилттай явж ээж миний хүүхд амжилттай явж ээж нөгөө өөрийнх нь бага насных нь одоо сэтгэл зүйн хэрэгцээ нөхөдөг ч гэх юм уу иймэрхүү асуудлууд бас байдаг. За хоёрдугаар хүүхд маань яагаад одоо алдаа гарах нь буруу зүйл юм бэ гэдгийг те нөлөөлөд байна уу гэхээр тухайн хүүхдэд маань ямарваа нэгэн те алдаа гаргасантай холбоотой одоо тийм түүх ч юм уу те эсвэл одоо янз бүрийн туршлага байж болно. Тэгэхээр яах вэ гэхээр одоо бүх зүйл одоо юм мэдрэмжтэй тийм үү одоо мэдрэмжэн дээр суурилдаг гэсэн. Тэгэхээр магадгүй тэр хүүхэдтэй айгүй их юм хичээл зүтгэл гаргаж байгаад те амжилтгүй үе байна штэ тийм ээ. Тэгэхээр яах вэ гэхээр тэр үед нь одоо эцгийн зүгээс ч юм уу багшийн зүгээс ч юм уу магадгүй янз бүрийн тэмцээн оролтонд бэлтгэжсэн дасгалжуулагчийн зүгээс ч юм уу те часта арайчтэй чи арчаагүй юм бэ те арай л хангалтгүй яалаа чи ийм их хичээл зүтгэл гаргачаа чи инглээ гэдэг ч юм уу те тиймэрхүү байдлаар одоо шүүмж сонсон үед одоо тухайн одоо тэр одоо шүүмж сонсно гэдэг чинь айгүй хэцүү зүйл шүү дээ хүүхдүүдийн хувьд. Тийм болохоор өөрийнхөө тэр туршлагатай холбоотой ч юм уу те таагүй дурсамжтай холбоотой ч юм уу тухайн мэдрэмжийг дахиж мэдрэхгүй тулд хүүхэд хэрвээ би одоо тий ингээд алдаа гаргах, ялагдах, тий хожигдох нь айгу буруу зүйл юм байна. Би дандаа л ингээл төрүүлээл тий тэмцээн оролдоонд ингээл амжилттай оролцоод байх юм бол энэ хүүхдүүд энэ хүмүүс тий эргэн тойрны хүмүүс маань надад айгу сайнаар хандах юм байна гэдэг ч юм уу. Тэгэхээр бас тийм шүүмжлэлтэй бас айгу холбоотой байдаг гэсэн үг. За сая тэгвэл шүүмжлийн тухай ярьлаа шүү дээ. Тэгвэл шүүмжлийн нөгөө тал нөгөө магтаал гэдэг шүү дээ. Манай одоо ингэж бас нэг юм хүүхдэд байгаа байхгүй юу? Аав ээж нэг юу ч хийсэн магтдаг. Миний хүүхд мондог стон сурж байгаа гэл ингээд бүр ингээд магтаалаар ингээд булаад идэг. Шүүмжлээс гадна хит их магтах чинь одоо ямар үр нөлөөтэй юм бэ? За эргээд бас энэ нөгөө алдаа гаргах нь хэвийн зүйл биш, муу зүйл гэд ойлгоцсон хүүхдүүд маань маш их одоо магтааланд байдаг гэсэн үг. Жишээлбэл те одоо ямар нэгэн зүйлийг хийхэд тийм ээ магтаал чинь бас ингэ дотроо судлах юм бол айгүй найрын. Тэг ингээл байнгын хүүхдээ чи мундаг байна, сайн байна, ухаантай байна те. Гээд ингээд магтаад байх юм бол яах вэ гэхээр тухайн хүүхд маань бас дахиад гэрийнхэн маань те багш нар маань намайг ингээд сайн байна, ухаантай байна, мундаг байна гэдэг. Хэрвээ би ингээд алдаа гаргачих юм бол те би ухаантай байхаа болчих юм байна, мундаг байхаа болчих юм байна. Гэт нөгөө нэг байнгын магтаал донд ингээд хижээгдэт байх юм бол магтаалын хамааралтай болчдөг. Гэжэлсэн чинь нэг хүүхд бүр яг санаандаа өдөрлөө. Нэг юм магтаал авах гэдэг нэг хүүхдүүд идэв штэ. Заавал нөгөө багшаа миний би ингэж хийсэн гоё агааз багшаа би энийг хийжлээ гэдэг ингээд багшаар ингээд бүр магтуулах гад ингээд бүгд идэв хүүхдүүд идэв штэ. Тэгэхээр тэд нар чинь бас юм магтаалын хамааралтай болсон хүүхдүүд юм шүү дээ. Хамааралтай. Тэгээд ингээд магтаалаа сонсчиж одоо илүү их сэтэлчдэг ч гэх юм уу. Эсвэл одоо ингээд магтаал одоо ингээд сонсчиж одоо тэр зүйлийг хийдэг ч гэх юм уу те магтаал сонсохын тулд хийдэг ч гэх юм уу. Тэгэхээр байнгын хүүхдүүдээ тийм ээ одоо чи мондог байна, ухаантай байна, сайн байна. Өөстөө одоо юу гэдэг те ингээд магтаад байх юм бол тухайн хүүхд маань өөстөө ингээд магтуулаад байхын тулд яах вэ гэхээр хичээх хэрэгтэй юм байна. Гэтэ алдаж болохгүй юм байна. Хэрвээ алдаа гаргачих юм бол би сайн хүүхэд байхаа болчих юм байна. Би ухаантай байхаа болчих юм байна гэдэг зүйл байдаг. Тэгэхээр магтаал бол ингээд айгүй их чухал сэдв учраас те дараагийн подкастаараа хоёулаа. За тэгээ гоё дэлгэрэнгүй. За тэгээ манай ингээд нэг юм явдал болж байсан байхгүй юу? Яг манай сургалтын төвдөр бол юм аль биесны шалгалт гэж үг нь бол байдгүй. Багш яг нөгөө нэг юм хувийн юм хичээл зааж авцтай ингээд нэг дүгнсэн дүгнэлтэйдэг. Тэрийг хүүхдүүд хардггүй аав ээж нар нь бүр хүсвэл гардаг тийм шалгалт явдаг. Тэгээд манай хүүхдүүд болохоор нөгөө ерөнхий боловсролын сургууль дээрээ шалгалт өгчөөд ирдэг байхгүй. За тэгээд тэр өдөр бол ингээд шалгалт өгсөн өдөр бол манай хүүхдүүд нэрээ зүгээр сууж чаддаг байхгүй юу. Ингээд нэг хэсэг нь ингээд л шалгалтын дээрээ за яг шалгалтаа өчлөө гэж ороод ирдэг. Зарим хүүхдүүд болохоор ёо ямар юу хийж вэ багшаа би яг унсаа ингээд доошо нурж унаал зарим нэг хүүхд нь бүр ингээд уйлдаг байхгүй юу. Тэгээд ийм шалгалтын ийм айцд ингээд байдаг юм шиг байна. Тэгэхээр одоо ингээд тэр чинь бол алтаанаасаа ер нь айгаад ин л гэсэн үг шүү дээ. Би тэрээ сая ярьсан та. Тэгэхээр тийм байдалд орсон хүүхдтэй багшуудаа яаж нөлөөлөөд яаж одоо сэтгэл санаагаар дэмжих юм бэ
гэдэг тал дээр зөвлөгөө өгөөч. За ерөнхийдөө багш тийм ээ сургалтынхаа явцад тийм ээ хүүхдүүдтэй алдаа гаргах нь хэвийн зүйл гэдгийг байнгын хичээл дээр сануулж авах хэрэгтэй гэсэн. Магадгүй тийм ээ одоо шинэ хэл сурж авах үед үгийг одоо буруу дуудлагаар хэлэх ч юм уу тий одоо өгүүлбэрийнхаа бүтцийг буруугаар хэлэх ч юм уу мэдээж уусаа алдаа гаргана тийм үү. Тийм болохоор яг уу гэхээр хүүхдүүдтэй одоо тайвшруулах байдлаар ямар үгийг хэлж болох вэ гэхээр за ухаантай тий авьяастай хүмүүс алдаа гаргадаг. За шин зүйлийг хийж байгаа, туршиж үзэж байгаа хүмүүс алдаа гаргадаг. Тэгэхээр би яг энэ дээр хүүхдүүдтэй ямар жишээ ярьдаг вэ гэхээр нөгөө гэрлийн чийдэг бүтээсэн хүн байдаг тийм үү? Мянгуудаа орлого хийсэн байдаг. 1000 нэгдэх дээрээ гэрлийн чийдэг одоо зохион бүтээдэг. За тэгээ тэр хүнээс тийм ээ та одоо ингээл те ингээд мянгуудаа ингээ алдлаа штэ бууж өгдөг юм уу гэж асуусан чи юу ч хариулсан мэдв гэхээр гэрлийн чийдэг бүтээхгүй байх би 1000 аргийг мэднэ. Гэтэ би нэг аргыг олж чадсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдүүд маань яг иймэрхүү тухайн одоо нөгөө амжилттай явж байгаа хүмүүсийн те алтаан дээрээ яаж суралцж ийсэн иймэрхүү одоо богино хэмжээний түүх ч юм уу, стори ч юм уу ярьж өгөхөд бас айгүй их урам зориг авдаг. За тэгэхээр багш маань ингэж бас түүх стори ярьж өгөх нь байна. За хоёрдугаарт нь яг гэхээр дүрмээр оруулж өгч болно. Дүрмэн дотроо тий эсвэл одоо алдаа гарах нь хэвэн алдаа гаргасан хүүхдээ шүүмжлэхгүй гэдэг ч юм уу тий. Тэгэх юм бол яг уу гэхээр хүүхдүүд маань тий алдаа гарах чи хэвэн штэ. Эргээд нөгөө нэг дүрмэн дотроо тийм ээ. Алдаа гарах чин зүгээр л юм биш дээ. Альва нэг шинэ зүйлийг сурж байгаа хүн угаасаа алдаа гаргаж болдгийм байна. Гэт ингээ баг багаар ингээ дүрмэндээ оруулаад өгөөд хүүхдүүд маань тий ингээ дүрмийг хэрэгжүүлээд эхлэхээрээ эн чин зүгээр л юм биш дээ. Намайг алдаа гаргацсан ч гэсэн тий манай ангийнхан шоолохгүй штэ. Эн чин байдгал зүйл юм биш дээ гэдгээр нь ингэж хүлээж авдаг гэсэн. Тэгэхээр багшаас маань одоо тухайн хүүхдэд тийм ээ одоо алдаа гаргах нь хэвэн зүйлээ. Энэ нь одоо ичиж айх санаа зовох зүйл биш юм аа тийм ээ. Одоо ухаантай, авьяастай тий одоо ямарваа нэгэн зүйлийг шинээр хийж туршиж үзэж байгаа хүн болгоо алдаа гаргадаг юм аа. Гол нь чи алдаа гаргачлаа гэд те тэндээсээ шантраад те бууж өгөөд за би угаасаа болохгүй юм байна гэд ингээд дундаас нь орхих биш. Аль болохоор би алдаа гаргацсан байна гэд алдаагаа хүлээн зөвшөөрөх те тэндээсээ одоо нөгөө суралцах айгуу чухал гэсэн. Тэрнээсээ хэлсэн өгнүүдийг ингээд төсвүүдээр би ингээд бичиж хамаар санагдаад байдаг. Тэгэхээр багш чинь тэр хүүхдийн алдаан дээр төвлөрөөд авах биш. Тэ? Чадж байгаа зүйл дээр нь төвлөрөх юм байна. Дээрээс нь хүүхдүүдтэй байнга сануулах юм байна. Нэг ангийн нэг юм ураад штэ. За ямар ураад гэвэл нэг нь нийтийн төлөө өмлөө гэдэг нэг ураа мөрөн дээр бид нар алдаа хийж болно ч юм уу. Бүр тийм ураа болгоод оруулж байгаа юм шиг надад санагдаад байна. За. Тэгээд бас нөгөө нэг юм хандлага байдаг штэ тий. Одоо ялангуяа бага ангийн хүүхдүүд дээр гардаг тий. Одоо ингээл багш нь цээж чиг хийлгэлээ гэхэд тий. Алдаа 5 ч юм уу, алдаа 2 3 гээл тавьчингууд нөгөө хүүхдүүд яадаг вэ гэхээр би ингээ 3-ыг алдсан биз дээ тий. Ингээ 5-ыг алдаа бичсэн биз дээ гэхэд. Тэгэхээр яах вэ гэхээр одоо сүүлийн үеийн хандлага юу болж байгаа вэ гэхээр хүүхдийн гаргасан алдааг биш тий. Чадж байгаа юм дээр. Магадгүй те одоо 50 хүүхдэд цээж чиг хийлээ гэж бодъё л доо. Тэгэх юм бол 3 үг алдна гэдэг чинь хэвэн зүйл шүү дээ те. Дөнгөж суралцж байгаа, бичиж сурж байгаа хүүхдүүдээр. Тийм болохоор чи тэмээ зөв бичсэн одоо 47 өгч гэдэг юм уу? Тэгэх юм бол хүүхдээ яг хөө би 47 зөв бичиж чадчихээн. Тэгэхээр би яг нөгөө хүүхдүүдэдээ одоо нөгөө хичээл орж байхад юу гэж хэлдэг вэ гэхээр алдаа гарах бол зүгээр л хэвэн шүү дээ хүүхдүүдээ те. Байдгал зүйл чи одоо хөгжиж байгаагийн одоо илрэл гэсэн үг. Тэгэхээр яах вэ гэхээр те одоо бид нэр одоо магадгүй чи те ямар нэгэн байдлаар одоо шинэ дугуулна секцэд явна. Тийм ээ магадгүй чи төвлөрийн өрөөнд дугууланд явлаа гэхэд те очисан эхний өдрөө те ингээл том аянуудыг шууд тоглож сураал. Тэгин мундаг байхад ахын ч байхгүй шүү дээ. Одоо ямар ч тийм спортын авьяасгүй хүн те магадгүй ингээд саксны дугууланд явлаа гэхэд те нийтдээ 10 удаа багш чинь бөмбөг өгсөн бол тий 10 удаа бүгдийг шийд рүү оруулаад гоо саяас тийм биш л бол боломжгүй. Тэгэхээр яах вэ гэхээр тий эхний нэг өдрөө тий магадгүй чи тэр 10 удаа оруулах бөмбөгнөөс нэгийг оруулсан байж болно. Магадгүй бүгдийг нь оруулж чадаагүй байж болно. Тэглээгээд тий за би угаасаа чадахгүй юм байна. Би сакс тоглож чадахгүй юм байна тий. Би одоо
угаасаа миний төгөлдөр хуур тоглоно гэж худлаа юм байна гэд бууж өгөхтэй биш. Би энийг нөгөө талаас нь шийдээд үзвэл болох юм болов уу те? Багшаасаа асуугаад төгөлдөр хуур дээр те эхлээд ноотнуудаа үздэг ч юм уу те. Ингээд шат дараалтаагаар одоо тухайн хүүхэд маань алтаа гаргасан ч гэсэн би алтаанаасаа суралцаж болох юм байна. Тэ? Би чадах юм байна гэдэг одоо тэр өөрөөгөө сэтэлжүүлэх, мотивацжуулах тэр чадвараас айгүй тийм чухал санагддаг. Тэгэхээр энэ маань яг уу гэхээр нөгөө миний заадаг нөгөө ийг хөвчлөлтэй маань холбоотой байгаа гэсэн үг байхгүй? Тийм байна. Тэгвэл та нараа багш нарт эцэг эхчүүдэд юу гэж зөвлөмөр байна? За тэгэхээр багш нар маань эцэг эхчүүд маань хүүхдтэйгээ тийм ээ одоо өдөр тутмын үйл ажиллагаанууд байгаа тий одоо нөгөө гэрээ цэвэрлэх, хогоо шүүрдэг ч юм уу сургууль дээрээ одоо анги тангимаа цэвэрлэх ч юм уу тий эсвэл одоо ямар нэгэн шалгалт шүүлэг байлаа гэж ботход алдаа гарах нь хэвэн штэ миний хүү тий алдсан зүйлээ чи дахиад тавтаа хийгээд авах юм бол тийм ээ тэрэн дээрээ алтгаа болчихно гэдэг ч юм уу аль болохоор нөгөө урамшууллын зүйлийг тийм ээ хүүхдүүдийнхаа одоо хийж чадж байгаа тий болгоод байгаа амжилттай байгаа тэр зүйлийг үйлдэлийг нь маш сайн урамшуулах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр нөгөө хүүхдийнхээ алдаан дээр нь төвлөрөх биш нөгөө амжилттай хийж чадж байгаа зүйл тийм үү? Одоо жишээлбэл зарим хүүхдүүд маань тий ингээд дүнгээ хүртлээж аваа санаад шүү дээ тий. Тийш үү. Ингээл даал авчлаа гэл тэмүүт одоо яана гараараа зассан гэдэг шүү дээ. Багш нар янз бүрээр засаал тий улаан бал малаар ингээл янз бүр үсгэж ингээл засаал тоомоогоо солиол. Тэгэхээр хүүхдүүд маань тийм ээ би даал авчлаа хэвээр муу байна хэвээр дээж авуурландаа загнандаа гэдэг зүйлийг тийм ээ ойлгуулахаас гадна одоо нөгөө ойлголт өгөхөөс гадна одоо яах вэ гэхээр хүүхдүүд маань юу гэж ойлгох чухал вэ гэхээр би зовын үнэлгээнээс 70% нь би хийж чадчих штеп болж штеп. За үлдсэн те алдсан тэр 30%-ийг нь те би юун дээр алдчихв гэдэг ч юм уу. Тэгэхээр ялангуяа одоо энэ ST ерөнхий шалгалт өгч байгаа хүүхдүүд маань бас их нөгөө алдаан дээрээ маш их айдаг ч юм уу нэг халтгал их ажиглагдаад идэг байхгүй. Одоо ингээд нэг явцын сорилууд өгдөн штеп хүүхдүүд маань яшин сорил өгж байгаа тэнгүүд нэг жоохон таарахын үнэлгээ авлаа гэхэд те за миний яэш өгөн ч гэж угаасаа худлаа юм байна тий. Тийш дээ сорилууд оноо авахгүй юм байна. Энэ анзаараа тэгэл нөгөө ээж багш нартай чи ойлгохтой сургууль унсын сургууль гэж нэгээд байдаг. Тэнгүү за би угаасаа болохгүй маань гэдэг одоо тэр алтаанаасаа айгаад тэгэхээр яг үхээр тэр хүүхдүүд маань нөгөө талаас тийм ээ эцэгчүүд маань алдаа гарах хэвэн штэ гэдгийг ойлгуулчих юм бол нөгөө хүүхд маань алдах чи хэвэн зүйл юм байна. Тийм ээ ингээд зүгээр байдгал зүүмлэн байна гэдгийг ингээд хөнгөн байдлаар ингэж хүлээж аваад эргээд алдсан зүйлээ нэгтэлж хараад те би энэ тоон дээр алдсан юм чин энийгээ би дахиад ботчих. Дахиад энэ асуулт ч юм уу дахиад энэ тоо ороод ирэх юм бол би дахиж алдахгүй юм байна гэдэг одоо нөгөө алдаанаасаа суралцах тал дээр нь маш сайн одоо эцэг эхчүүд маань багш нар маань чиглүүлж өгөх хэрэгтэй байдаг байна. Эргээд нөгөө хүүхдийг те ингээд алдлаа гэхэд те одоо нөгөө гэрийнхэн дунд одоо нөгөө үеийнгийн хүүхдүүдийнх нь хажууд ч юм уу, найзуудынх нь хажууд ч юм уу, эсвэл ангийнх нь хүүхдүүдийнх нь хажууд ч юм уу тий. Одоо хитрхи их шүүмжлэхгүй байх. Одоо ямар арчаагүй юм бэ чи. Тийштэй олон хүүхдийн өмнө гаргаж ирэл тэд алдснаар нь дуудаал бөө юм болдог. Тий одоо нөгөө үнэлгээгийн зарлах хүртэл одоо сүүлийн үед байх боломжгүй зүйл гэж байгаа байхгүй тий. Хүүхдүүдийг одоо үнэлгээгээр жагсаах тийм ээ. Тийм хүүхдүүд авчлаа гэдэг ч юм уу. Тэгэхээр тэр хүүхдүүд те одоо сэтгэл зүйн хувьд ингээд дотроо илэрхийлж гарахгүй ч гэсэн дотроо мэдэрч байгаа зүйл нь юу вэ гэхээр ер нь одоо ингээд алдаа гаргах ч гэсэн муу зүйл юм биш те. Ста муухай зүйл юм биш те. Гэт одоо нөгөө нэг шалгалтнаас айдаг, зовхтдаг те. Сургуульд явах дургу болдог ч юм уу. Шалгалтын өдөр тасалдаг ч юм уу. Одоо тийм одоо үйлдэлүүд, зан үйлүүд одоо гарах магадлал одоо тэндээс холбоотойгоор айгу олон ийм эрсдэлт хүчин зүйлүүдэд хүүхдүүд маань одоо өртөх магадaltaй байдаг гэсэн үг. За цаашаа бас нөгөө нэг алдаа гаргалаа гэд нураад унчихгүй. Буцаж яаж тэрийгэ засах вэ гэдэг тийм сэтгэлийн хаттай тийм майндсет хүүхдэд сууд юм болоо хэрвээ алдаа гэдгийг хүлээн зөвшөөрөөс тий ингийн мэтлэр хүлээгээд авчдаг хүүхд бол тэрийгэ яаж засах вэ гэд цаашаага бүр суралцах процесс нь илүү их сайнаар нөлөөлөх юм шиг санагдаж байна. Тий. За зөндөө олон гоё мэдээлэл өгсөн нараа багштай баярлалаа. За тэгээд өнөөдөр бид хоёртай хамт байсан үзэгчтэй баярлалаа.